14 суугтлээс танаа төрийн нэвтрүүлэг эхэлж байна. Одоо миний зогсож байгаа энэ газар бол зайсан толгой дээрээс хэрвээ бид нар хоошоогоо харвал нүүгэлцсэн, сааралцсан, бужигнсан нүүгэлцсэн хар утаа хоошоо харагдана. Энэ бол утааны гол бүс. Өнөөдөр монголчууд бидний Улаанбаатар хотод шахацлан амьдарч байгаа монголчууд бидний бас арчаагүй байгааг нэг тод илэрхийлэл энэ аюулын төвшөнд хүрсэн энэ утаа юм аа. Тэгэхээр олон хүмүүсийн хүсэл байсан утаатай тэр орчинд очиж хонооч гэсэн хүсэлтүүд сошиал арч гэсэн бас ерөөхдөө бол нэлээд хандлт их байсан. Тийм болохоор яг энэ утаанд донд одоо зогсож байна. Тэгээд энэ гэр хорооллоос бүгдээрээ хонох хайлаа олцгоё. Ой. Тохоороо. Тэмээнэ. Сайн байна уу? Бид нар 27 дуусар үзэж явж байгаа маа. Үзэж байгаа. Бид хонох газар байдгүй. Тэгээд шок өрөөд энэ тавир явна утаанд нь ханиалгаад амьсгаад дэше гарч ирлээ. Өнөөдөр танаа дараа тавьж шүү. За бодно. Нэг түг болохгүй дүн шахтаа явж байгаа юм. Бодно. Хаалган гол болохоор ороод ирлээ. За энэ хаалган гол болон нохоо найдвар тавьсан байна. Нохоо уятаа юу? Нохоо уяагүй дээ энэ. За би нохоо хорио. Нохоо болчихоо. За хэвчэр зунж үлдэн шүү. Болгоомжтой байна шүү. Таны алдар юм бэ? Жемин сингэ. Жамин сингэ. За. Намайг алтан дөрөө гэдэг. За. Тий. За. За хоо. За хайх. Даараа. Ара. Хонох газар байдгүй. Тэгээд ингээд айл хайж яваа танаад ороод ирлээ. За. Хонч болохгүй хичээ. Төг болохгүй би бүгд тэгээ яваа. За болно зүгээр. За. Овч өмч юм уу? Одоо ч юмсчихсан. Яг би айлд орж ирж оловч өмч муухай шүү дээ. За тэгвэл дөө. Таа талч. За. Хөө. Баян хөл үзээч. Нэсэн литер. Өөр зүнээ талч. Би ямар албан газар орж байгаа юм ш. За айлд орж ирж оловчтой явчих муухай. Дараагийн дугаар танаад. Ерөөсөө танаад. Жамин сэнгээг баг. Энд дэждэр хэдэн жил амьдарч байна? Энэ дээрээ нэг 5 жил болох гэж байна. Оо за. 5 жилийн өмнө цогтоос энд орж ирээл тэгэл тэ амьдрал авчих. Оо за. За яг ороод ирсэн юм. Энэ хүүхдийн хэсэх ажиллаар орж ирээл тэгэл. Уг нь цогцсонд л бит хоёр насаараа багшилсан. Өвөө эмээгийн ажлыг хийхээр. Өвөө эмээгийн ажил хийгээл тэгэл байж. Гисээ ажил их вэ ихтэй шүү дээ. За ихвээ. За. Багшинтэйгээ танилцъя. Таны алдар юм бэ? Намжил сүрэн. Намжил сүрэн. За. Тий. Намжаагч маань бас цогцсомонд. Цогцсонд. За. Багангийн багшаар би одоо 40 хэдэн жил ажиллалаа. За. Тий. Тэгэл тэтгэвртэй гарчхад тэндээ тэтгэврийнхаа дараа бас ажилласан л да хэсэг ажиллаж байгаа л тэгэл нааша хот руу хүүхдийнхээ хүүхд тарахаар тэр хоёулаа ингээл хүүхдүүд маань хашаа авчихсан. Тэгэл ашаанд нэг гэрээ нүүлгэж ирэл буутсан. Бууцсан. Хэр хотж чинь да тэгээд одоо 5 жил болцсон ч одоо хотж байгаа вэ? Тасч байна бас. Тасч байна бас. Тийм үү. Нэг үе ирсэн дараач буцмаар санагдчихсэн шүү. Тийм үү. Тий. Тэгээд одоо яг хүүхдийнхээ эрхэнд ороод одоо тасч. Одоо улсууд болж байна тэр. Дөнгөж төрчөөд хүүхдийнхээ эрхэнгээд бас нэлх хүүхдтэйгээ өсгөж хүмүүжүүлнэ. Тэгээд том болоод гараас гарсныхаа дараа гэр бүл зохиод хүүхдүүд бас дахиад аав ээжигээ хүүхдийн эрхэнд аваад ирэх гэж. Ноттой байсан бол сайхнаа угна. Чохон тэр байна гэж. За та юуны багш байсан? Жамсангаа гоо. За энэ тамхилах уу? За сайн явж ирв үү? Сайн явж байна. Та сайхан үлдэж гин үү? Сайхан үлдэж гин үү? Сайхан үлдэж гин. Таны бие тийхэд анги байна уу? Оо данг. За. Та юуны багш байсан? Би
Яаны багш, тоо физикийн багш. Оо за. Тооны. Гой балтаатай ирэхэд төрж өсөөд тэгээд тэндээ сургуулаа төгсөөд. Тэндээ сургуулиа төгсч очиод тэгэл 70 онд багшийн их сургуулийн физик математикийн төгсөөл. Тэгэл За. 5-аас 10 дугаар ангид физик математик заана гэсэн тийм одоо дипломтой. Тэгэл тэнд насаараа ажиллаа доо баг. 5 жилд бас их юм ийсэн гэ. За юу хийв дурдвал одоо. Хоёр нь их сургуулийн жижүүр гэж үзлээ. Энийхэнд одоо насаг доржийн сургууль дээр. За. Тэгэл хувийн сургуулиудаар одоо багшлаа. За. 3 хувийн сургууль зэрэг 1 жил багшлаа. Үгүй юм. Зүгээр суудаг хүн юм. Зүгээр суухгүй одоо тэгэл яг хуу көдөөний хүн чинь ингээд зүгээр сууна гэж байхгүй. Тэгэл энэ жилээс одоо нэг л сургууль багшлаа. Одоо бас багшилж байгаа юм уу та? Тийм багшлаад одоо саяхандаа бол одоо тэгээ жилүүлэгдээд байж энэ дөө баг. Тэгээд жоохон хөөхтүүд одоо энэ хорооморооныхаа хэвид энэ хөөхтүүд даалгавар малгарын хийлгээ барья гэсэн. Тийм хөөхтүүд бит хоёр бас хичээлийн зааж хэлж өгдیں гэрээр. Гэрийн хичээл заагаад. Тийм. Тэгээд одоо тийм л амьдралтай байна. Багангийнхт нь би заагаал өвгөн дундангийнхт нь заагаал ингээл гэрээр хүүхдүүдэд хичээл зааж байгаа л да бас 3-4 хүүхдэд зааж байгаа. Тэгээд янзын хоёр гүшин дээр ороод ирсэн юм шүү. Та бас гой балтаах. Тийм би гоолтон цогцсон. Нөө цогцсон юм. Бас л зах хязгаар нутаг шүү дээ гой балтаа чинь бас тийм баруун тал руугаа тий. Нэлээд захаас өмс байхгүй. Тэгэл би тэр тэнд одоо тэгэл насаараа ажилласан. Одоо 1000 гаруй шавтай би тэр аль нь. Тэгэл одоо шавнэр ямар сандал одоо би тэр хоорондоо тэгж ярьдгийг. Нэг нарт ертөнцид байхгүй нандин сайхан би тэртэл заяаж тэ гэж хоорондоо ярьдаг байхгүй юу. Нийгээлдэн мөчрийн чагнэ чүчта. Үзлийг сүрдэн мөчрийн гавцаа чүчта. Үнэхээр хайрдан мартын багштаны. Үрд гайхуудам сайхан адрыг магдя. Үнэхээр хайрдан мартын багштаны. Үрд гайхуудам сайхан адрыг магдя. За гэрээ танилцуулаач. За энэ зураг байна. Сайхан имэйлний бас зураг байна. Энэ хизээ авах зураг За байна. ингээд энэ гоёлтой бөхчүүдийн зураг байна. За хан таашир гэлгүй Хан яах таашир. тий. Одоо гавлаа хүмүүс чи хан таашир тий. Бөхчүүдийн Бүхэн дэвжин хөгчүүдэд амжилт хүсье гэж. ээж хайрхан уул гэдэг. Ээж хайрхан. Ээж хайрхан уул гэж одоо юунд гоёлтой аймгийн цогцсонд байдаг. Цогцсомд байдаг. Энергийн төвч гэж нэрлэдэг тийм газар. Одоо нутгаа санагалцаад одоо би өөрөө гараар уралсан юм байхгүй юу? Нутаг бол жилдээ бол яваад байна үз? Яваа жил болго. Хүүхдүүдтэйгээ цуг нутг руугаа нэг удаа явцдаг. Хүүхдүүд одоо хөдөөнөөс хүртэл ирээд конкурс дахтаа одоо жишээ нь танаас ингээл хичээл давтлага авдаг байна шүү Тий. дээ. Хүүхдүүд бол тэгэл тэнцээ сургуультай хөсөл сургуульд ороод сургуульд ороод тэгэл явчих. тийм ээ ер нь Тий. физик тооны шинжилгээ ухаан бол ер нь бол яг хэвэндэл шалгалт бол ер нь бол тийм Тий. тийм бах. Энд бол би ирээд физик заасан л та. Физик заасан. Физик математик гэдэг нөгөө хосон хэрэгжилтэй үнийг хэрэгийг гаргаж байгаа. За Аль альны одоо заагаал. Аль альгээр нь конкурсанд бэлтгэл. физик математикийн ганц бодлого өгөхөд би бол танд бол зүгээр укаск дуулах хаад аваад ер нь тооны хичээл дээр жоо таар байсан хөвгөлтэй би. Үгүй яах вэ? Заавал хүн болгон тоос орч байгаа л үгүй. Хүн болгон сайхан амьдралын ухаантай хүний дайтын хүн болцсон байх л бол. Аа. Түүнээс одоо хүн болгоныг математикч болгоно гэдэг чинь тийм бол байхгүй. Аа. Яг хөтэ нэг тооцоогоо хийгээд сайхан Тийм ээ. тийм л байна. Сухомлискигийн хэлснээр Тийш. тий. За ишээ явъя. За энэ хүмүүс баг шиг байна. Сайн байцгаана уу? Энэ манай Миний дүүгэн хүүхд. Нүгийн хөхөд гавалтад юу хийж байна? Би ч ажил хийдэ удирдлагын чанартай ажил. За. Сайхан төгссөн бол уурхай. Уул уурхай геолог. Гавалтаач бас уул уурхай бас нэлээд шаардлагатай. Тэгтээ. Утга шүү бас тий.
нутгийг ер нь хэр булангартуулж одоо их одоо зөвшөөрлгүйгээр их муухай болгож ийн ер нь гой балтаад. Алтгаарч чинь ингээл уцаар хүмүүсүүд иржлээсэн тэр бодлаа гэсэн бах уу. Тэгээд тэр алтгарах юм бол одоо янз юм болно шүү дээ. Нэг ч ухад мөнгөөл байсан. Янз юм болох тийм. Тэр нь. Байгалыг бол өстой нөгөө унган төрхийн алдагдуулт юм чинь тэр алтаас. Нөхөн сэргэлтээ сайн хайвал уг нь тэрийг бас болохгүй гэж яах вүлээ тийм ээ. Бас харин тий ухаантай шиг явал. За. Манай гэр бүлийн дахин гişүүн үү? Сайн байна уу? Нар унт. Энэ айлын 5 хүн аа. 5 хүн. За. Ингээд аавч тэгээ цуг. Энд байж гинөө. Тий. За. Гэр зур байна уу? Тий гэр зөв. Би нэг хувийн албан байгууллагад ажиллаж байгаа. Цомх тоглоор тэгээд Яагаад цомгтож ба? Манай нараахыг. Яагаад цомгтгаа хичээдэг цомгтлын танд? Ер нь компанид цомгтол хийгээд ах шиг байх шүү ер нь бас. харин тий. Тэгээд Тэнд нь үртчлөө. тий. Одоо муу юм боллоо. Гэр зур. Тий гэр зөв. Ажил хайж гинэ одоо тэгээд. Харин тий одоо тэгээд наач одоо ингээд би ч одоо нас 40 гарч ийн тэгэл одоо наач тэгэл тийм ажил тэгэл санааны зурга тийм олдохгүй одоо тийм ажил чинь тэгэл насны хязгаар заасан болох юм. Тэгэл байж гинэ. тэгэл За тэгэл аав ээж туслаад л. тий. Тэгэл байж гинэ. Энд ч бас утаа бас чанга bay шүү тий. Утаатай. Утаа Одоо бүр таавал одоо бүр сайхан бүр цэвэр агаарт байсан хүний хувьд бол одоо сайхан тэр нутагт цогт сумдаа байж хат бол сайхан агаараар л амьсгаж яваа юм шүү дээ. Тий. 5 жил өмнө ч гэсэн бас айхтар байсан да ер нь утаа. Гайгүй. Энд нэг гарч ирдэг бас явтай байсан. Одоо гарч ирээд байгаа энд. Утааны хувьд бол нилээн. Энэ айлууд нь олшрол тэгэл одоо энэ нөгөө гişт гардаг болсууд их байна л да. Тийм учраас л удаа ихтэй болж байна. Манайх жил gaах бас Танаас бас галлаа л байгаа шүү дээ. Тий одоо бас адилхан галжээж бас одоо нэгийг бас ингэж болохгүй. Тий. адилхан утаа гаргаж байгаа. Тэгээд адилхан утаа гаргаж байгаа тий. болохоор нэг ийм төслөө зуух гэх нэг юм. Нэг төслийн зуух гэдэг нэг юм байгаа л яриад байсан. Тэгээ энэ нэг юунаас авсан л да хорооноос хилцэж байгаа гэдгээд нэг ийм зуух авсан. Тэгээд энэ бас яах вэ? Тэгэл төлшмөш яваа хэмнэлттэй. Утааны одоо жишээ нь юу гэдэг өөр одоо гэрт төлж байгаа зуухнаас энэ одоо дээр юм уу? Эний чи одоо тэгээд дээр гэж ярьд юм уу юм? Дээр гэж ярьдیں۔ Гэхдээ ер нь бол яг дороос нь ихлэ жинхэнэ зөөрн төлөх юм харахад ч гэсэн утаана штэ. Бүр нэг өтгөн бор хар утаа гарахгүй нарийнхан цэнхэр утаа гараад байгаа. Зөв төлвөл. А буруу төлвөл бол өтгөн гарна. Тэгээ зөв төлн буруу төлн гэдгээс бас их шалтгаалдаг шиг байлаа. Нэг. Уг нь бол энэ чинь ном нь бол ёо мод нүүрсээ ингэж давхарж хийгээд Хамгийн доор нүүрсээ хийгээд тэгээ модоо хийгээд тэгэл дээрээс насаачаар дээрээс ингэж шатад доош явал ингэж өөдөө гараад тий. Тэгэхээр утаа нь шингэрч гардаг. Би ч бол баг одоо цаасаа хийгээд тэгээд дээр нь модоо тавиад цаасаа асаагаад тэгээд ягаад дараа нүүрсээ хийн гэдэг ийм л ойлголттой хүн шүү дээ. Одоо би хүүхдтэй гэрт ирсэн. Тийм тэгж галлах юм бол утаа нь янз их гардаг юм билээ. Энэ бол зориултын одоо зориултын тэгж хамгийн доор нь нүүрсээ. Тий. Тэгээд модоо нүүрсээ хийгээд дээр нь Модоо цаасаа хийн. модоо хийгээд нүүрсээ хийгээд жаахан мод давхарсан ч болно. Тэгж байгаа тэгээд асаачаар доошоо шатаагаал дороос ингээл дээрээсээ шатаал доошоо явал ингээл тэр За ингээд төсөл мөслөөр ингээд авчт юм шүү айлууд чинь. Ааха тий. Тэгэнгүүтээ энийг үүрж авь хямдхан авчаад үүрж аваачаад идшээр зарчт юм шүү хөдөөний айл. Харин тэгж юм. Тэгээ хуучин зуухаа тавиад ийн үү? Ааха тийм үг сонсогдчихсэн. Миний бүр сонсноор бүр зүгээр ойр зүрийн хотын ойр амралтын газар хүртэл авчиж зарчихна гэдэг байгаа юм. Ер нь бол хөдөө. Тийм юм байна уу? Танах хэдэн төслөөр хэдийг аваад ер нь гой балтар руу явуулсан та хоёр? Би тэр чинь нэг л юм зуух авсан. Нэг манай хөргөнийх энд байжгаад нэг бор зуух үлдсэн үлээ. Тийм бор жижиг бор зуух. Тэр одоо манай хөргөнийх нь хойно тавиад энэ ашиг хэмнэлттэй. Гэрт байгаа. Тэр энэс жижиг л дээ. Манайх чинь тэгээ энэ баашин төвчрөөс арай том юм тавиад тэгээ энд ийм энэ ханан пэшингээ салаад байхгүй энүүгээрээ. Тэгэхээр энэ хоёр өрөө бол бүгд энүүгээр л тална. Зүйл төлөх хэрэгтэй юм. Одоо тэгвэл одоо би энд бол шал буруу төлөх нэ шүү би бол. Тэгэх юм байна. Би бол модоо хийгээд цаасаа хийгээд модоо хийгээд тэгээд баг зураа дараа нь нэлээд цогшингууд нутгийн хүм нүүрсээ аваад чих нэ шүү би. Тийм. Ер нь тэгж төлөөд байгаа. Тэгээ буруу болохоор нэг утаа их гараад байгаа байхгүй юу? Хамгийн гол асуудал.
Түүнээс адилхан бас утаа гарч байгаа шүү дээ, тий? Жамин сангуугаар. Тэгэхгүй. Адилхан зүйлээс бас стайлыг бас ингэх гээд байна бас. Бүгдээрээ л дор бас уг нь зөв төлөөд байвал. Тийм бид нэр Гэхдээ ер нь бол утаа гарахгүй байж гэж байгаа хөө тий гарч ил байгаа. Арай багасгах л зорилттой юм шиг байлээ. Мянган шавтай. Мянган шавтай. Тий, хэдэн хүүхэд төрүүлж өсгсөн та хоёр? Бид хоёр 6 хүүхэд төрүүлж өсгсөн. За. Одоо ачцаа игээд олоолаа болж байгаа юм байна. Байна уу зөндөө байна. Ач зээнэр байгаа. Одоо тэгэл ач зээнэрээ хардыг манай ач нарч хүүхдүүд маань эхнэр хүүхд аваагүй. Одоо ингээд бид хоёртой 3 банд амьдардаг. Яадаггүй би юус. Харин. Тэгээ ахтууд болохоор тус-тустай гарсан. Зээнэрээ бид хоёр бол өсгдөг. Тийм. За. Энэ цай бас арай өрөв цамттай байна уу? Гой балтай. гойлтой цогтод ургадаг ургамлын цайны уулын цай гэж. Уулын цай. Тий. Нөө цай. Уулын цайг одоо аваад тэгээд Ямнарт ургамл байдаг юм. цайны ургамл гэж. Цайны ургамл гэдэг. Тий. Тэгээд одоо наад цай чи. Хөдөө ер нь одоо эн чинь ингээ утаа ихтэй байна гэд орон нутгийн наашаа ирж байгаа хүмүүсийг орж ирэхэ болоогод хоригдчихлаа. За. Энэ хотод ер нь хөдөө ер нь амьдрал ер нь хэр байна ер нь хүмүүсийг. Сайхан амьдарч байгаа улсууд зөндөө байна. Ер нь хөдөө бол амьдрал байгаа шүү дээ. Тэр хаана амьдарч ийн гэдэг күнээсээ л бол. Хүний хөдөлмөс чанар л их сайн байх юм бол тэгэл хаач сайхан амьдарч болно. Хаан сайхан амьдарч болно. Тий. Та хоёр ч одоо багш магш юм чинь намжаагч юу юм уу? Одоо тэр хүүхдүүдийн чинь одоо төрүүжлэг цэцэрлэг болдохгүй байх чинь цэцэрлэг гэрээний багш магш болгоод байснаа да. Тэр мэрийг жоохон бас та хоёр аялуулгуу ер нь. Аялуулсан. Тэгсэн шүү дээ тэр. За. Юу яасан тэр нөгөө хүүхд харах үйлчлэгийг л анх нотлон батлагдлаа шүү дээ их хурлаар. Тий. Тэр их хурлаар батлагдахад чинь одоо тэр хүүхд харах үйлчлэгээний багш үлдгэсэн. Энэ хот даяар сургалт явуулаад тийм багш үлдгэсэн. Тэр нь би одоо өөрийнхөө уугын шавьтай охинтойгоо ингээ гуруулаа суугаад тэр хүүхд харах үйлчлэгээ 5 хоног суугаад тэгээ сертификат өгсөн. Тэрнийг аваад тэгээ тэрнийхөө дагуу хүүхд харах үйлчлэгээ явуулсан. За. Тэгээ хүүхд харах үйлчлэгээ ингээ явуулахаар бол тэнд 2-5 настай хүүхдийг харгаж байгаа харах ёстой байхгүй юу? Тэгээ тэнд их өндөр шаардлагатай бас. Тэгэл яг тэр боломжийн тэр шаардлагыг биелүүлээд бидгэд бол 1 сараас эхэлж семинартаа суугаад 2-3 сараас эхэлж ажиллаулаад тэгээ хавар тараал хавруугаас 5 сар дуусаад хагдчихж байгаа байхгүй юу? Тэр хүртэл нь ажилласан. Тэгэхээр тэр бол их хөөрхөө бас. Тэр жоохон юм. Зүгээр суудгаа хоёр юм да. Юу л боломж байна. Ажлыг боломжтой өөлгөл хөдлөөлээд юм байна штэ та хоёр чинь. Зүгээр ганцхан бас зээнрээ харах гэж ирсэн биш бас хажуугаар нь юусе зүгээр суудгаа хоёр юм байна штэ бас. Нэг юу яасан энэ хотын төвд нэг юу ажилласан л да. Өдрөнжүүлэх. Нэг өдрөнжүүлэхийн багш аавна гэд тэтгэврийн багш аавна гэсэн тийм зар бахаар нь би очсон чинь тэнд нэг өдрөнжүүлэх мөнгө чиргалж хүүхэн өдрөнжүүлэх өөрийнхөө байранд ажилласан. Тэнд би нэг хэсэг ажилласан. Тэнд бас гоё. Бид нар чинь нэгэнтэл жоохон хүүхдийн дунд насаа барсан юу илээс улсууд чинь юу яаж байгаа байхгүй. Хүүхдтэй орчин газарт гоё. Жамин сингийн багш хичээлийг одоо яана вэ одоо станерээ савхтуулах байх та яах бол янз бүрийн хочтой шүү дээ ер нь багш нар. Ер нь сүүлд ер нь шамнар тэгээд дараа нь ингээ хожим ингээ багштайгаа уулзахдаа таныг бид нар бас тэгж ярьдаг байлаа гэж ярьдаг нь юу байсан бэ ер нь? Занглаач гэсэн инээгээд зогсож яадаг тийм л хөө. Тэгтээ ер нь сурахын төлөө бол яг хөө нэрээ. Тэгээд заагаад байдаг тэгэл сурахад бол тэр социализм үед бол өөр байсан л дээ бас. Бид нар ч одоо дүнд ер нь нэлийн хатуудхан шаардлагатай байсан бас. Бас нэг жаахан тийм хүүхэд ч одоо бас онцгон дээр налгадуулаад чинь тийм шүү дээ.
Одоо бол алгадвал аав ээжт нь одоо бол тиймэрхүү балрандаа. байхгүй болсон тий. Одоо бол жинхэнэ тэр сургууль хүмүүжүүлэх ухааны үндэстэй л одоо харьцаж ярьж байгаа юм. Одоо нэг хүүхдүүд бол бас янзын ухаал өгсөн ш. Бас хүний одоо тэр харьцаж байгаа харьцаанаас тулах юм дөө. Багш сурагч хоёрын хоорондын харьцаад ямар байна? Тэр нэс бүхний шийдэж байгаа. Хүүхдийг хүмүүжүүлэх, гол нь хүн болгох гэдэг нь одоо ямар хүмүүжлийн одоо юм нарийн ухаан байна. Хүүхдийг бол аль болохоор л хүндэлж өөрт нь одоо итгэл үзүүлж тийм байдлаар харьцах юм бол ер нь багхгүй одоо нэг хүүхд бол ухаантай болсон. Ер нь тэгээд тэр цаг үеэсээ болоод тэр юм уу ер нь багш нарын өөрийн хувийн тэр сургууль хүмүүжүүлэх ухааны мэдлэг тэрнээс болж одоо бас их янз бүр л байдаг л та. Тийм. Одоо сайн багш гэдэг бол ямар багш хэлэх үгүй эцэстээ тэр шавь нь одоо нэг хүний дайтыг хүн болцсон л байвал тэгэл болчихж байгаа гэж. Тийм түүнээс одоо заавал нэг физикч, математикч байх ч албагүй л дээ. Миний ойлголтоор бол тэр жил хүний дайтай хүн болцсон байх л мянган сайхан гялалтсан шавьтай хоёр шүү дээ. Тэгээд яг юунд нэг удааны залуучуудыг гэдэг уруудахын аргагүй юм л доо мэдээлэл ихсэн байна. Тэгэл нэг талдаа бол мэддэг юмнууд нэг бол зөндөл байгаа шүү дээ. Сайн одоо тийм бидний хувьд бол бас нэг бүгдээрнгийн нэг сурах гэл ингээл үзээд байдаг. Тэр нь яхан дутагдaltaй байсан юм болов уу гэж бодож байгаа. Тийм хаа. Тэгээд нэг сонирхлоор нь яг бас ингээ нарийсгаа сургуулаас хүүхэд илүү дуртай юмд амжилт гарах боломжтой. Бидний үед бол ерөөсө бүгдэнд нь жигд байх гал нэг хичээл дээр муу гарахаар тэр чигээр муу гараад л муу сурагч болоод байлаа тий ер нь. Тэгжсэн Тэр бас дуртай байсан юм шиг тий. тэр чинь тийм тэр бол янзын буруу байсан байхгүй. Боловсрал бол тэртээ дэргүй сайхан хөгжиж байгаа. Хөгжиж л байгаа шүү. Тэгэл одоо юу яхаар хүүхдүүд бол одоо өөрөөсөө бид нараас илүү мэдээлэлтэй байна. Багш нараасаа ч илүү мэдээлэлтэй хүүхдүүд мэдээлэл зөндөө илүү авсан тийм хүүхдүүд зөндөө байгаа учраас одоо тэгэл тэр цаг үетэйгээр холбоотой л ажиллахаас л арга байхгүй бас юм болж байгаа бол. Тэгээ нөгөө нэг би нэг багштай уулзж ирсэн чинь нэг багш тэгжсэн манай хүүхдүүд надад их тийм гомдох маягтай байдаг байсан гэдэг. Таад ингээл хүний хүүхдүүдийн төлөө л яваадахын тэгээ ерөөсө биднийг тоохгүй юм гэж нэг надад нэг хэлжсэн гээд нэг цэцэрлэгийн багш нэг ихч нэлээ хож надад нэг хэлжсэн. Ер нь тэгж 96 гомдолж ирсэн хүүхдүүд ер нь таны хүүхдүүд Тийм ч юм их надтай л таалдаагүй. гайгүй ер нь өөрийн чинь хүүхдүүд бол танд гомдож байгаагүй ер нь зүгээр яг хүүхдийн сэтгэлээр та хүний хүүхдийг л ингээд ахын намайг тэгээ муу гаргачлаа гэсэн үү ер нь. Тийм ч нэг байгаагүй хөө. Миний л бодлоор тийм нэг байгаагүй. Ер нь бол хүүхдүүдтэйгээ вич бас овооч тулж ажилладаг гэсэн хүүхд нэг өртөө одооны энэ багш нар бол 50 хэдэн хүүхдтэй л бас жижиг гэсэн хачаал хүнд. Бид нар бол нэг дээд зах нь яг 30 хүүхдтэй 35 хүүхдтэй ажилладаг байсан л да. Их олон боллоо гэхэд 40-тэй болж ирсэн байсан. Тэгэхдээ тэр 40-тэй болоход л ер нь 40 хүүхдтэй анги хөдөөд хэцүү бас хачаал өндөртэй гэдэг байсан л да. Тэгэл яг 35-аас доош 30 мөчтэй ороод ирэхээр бас гайгүй тэгэл тэр хүүхдэд тэгэл хүүхд нэг үртэ дээр бид нарын үеийн багш нар бол ерөөс хүүхд нэг үртэ ажиллаж хүүхд нэг үргэл сургадаг. Тийм л зарчимтай байсан. Тийм цав цагаан цаас орж ирж байгаа. Тэрүүн дээр одоо сайхан юм бичгүү муухай юм бичгүү багангийн багшаас л шалтгаалж байгаа байхгүй юу. Тийм тэр хүүхдтэгэл багангийн одоо юмар сууртай байсан. Тэр чигтэл одоо цаашаа явна. Тийм учраас одоо багангийн багш бол үнэн хариуцлага өндөр байх хэрэгтэй. Аяа андмын чи хаалгын тогшооч. Одоо та нарын үеч юм бол яг цэвэр нөгөө сэхэтэн гэдэг юунд та хоёр мөн явж ялаа шүү дээ. Одоо яг социализм үед сэхэтэн гэдэг. Яг хотын ер нь бол нийтээрэл тийм байсан баг. Гэхдээ одоо сэхэтэн гэр бүл гэдэг тэгэхээр чи одоо Жаминсан гаах мах бол одоо бас ганган биз цогцомондоо бол бас л тэгдэггүй. та хоёр маань бол бас тий бас боловсролын үрийг тарж яваа сэхэтэн улсууд гэхээр чинь бас Тийм тэр чинь өстой багш нараа харан шүү дээ. Тэгээд яг хөдөө бол тэгээд багш нарын
байна. Тэгэл тэр сумын захиргааны өдөр төхөмсүүд байна. Тэгээд тэдний Тийм л баг. үлгэр дуурайл одоо их өндөр байх хэрэгтэй л доо. Баг ангидаа миний ангид байж байгаа, дунд ангидаа өвгний ангид орсон. Нэг анги нийлсэн л дээ. Нийлээд ингээд бид нар ингээд амралтын газар кид хонлоо л да. Кидч гэж нэг 2 лонд юм дөө. Тэгэл тэгж хонж яхад өвгөн тэгсэн байхгүй. Шар самгаа ингээд бодсон байхгүй даваа. Тэгсэн чинь та одоо яаж ийна? Миний багш ямар ч сайхан хүүхэн байлаа. Одоо юу гэж хэлж байна? Одоо тэрний буцаа хий цугаараа гэл. Миний шанал тэгчихсэн л да. Тэгвэл нийт болчихсон л да. Тийм байх. Тий. Багшны нэвтрүүлгийг тухайн үедээ бол бас бас гоё хувц өмсдөг. Тий. Бас үлгэр жишээ. Тэгэхгүй бол хүүхдэд тэрний чинь дуурай. Тий. Тийм самбарын өмнө бас нэг ийм Тий, гоё л байж. онцгой хүн байвал бас Тий. муухай штэ Тий. тий. Тийм бах. Тийм учраас одоо хүүхдийнхээ урд гоё л харагдахын тулд байгаа чадлаараа л гоёдаг байсан бид гэдэг хэдэндээ л. Манай амжиг чи юу гэсэн гинэ? Тэр шавнырийнх нь хажууд Шавныхын хажууд балгаа алдсан байж шүү. харин Өстө нэрээ өөр шавныр хүч авах гэж байгаа чи би. шоодо. Тэр нэг өөр хүч. Сайхан юм аа. Хийсэн бүтээсэн зүйлтэй тэрдгээр нь амжилт гаргаад хүний дайтай хүн явж гэнэ гэдэг нөгөө багштай загнуулаад ингээ гар нь бих болсон хүүхэд амжилттай сайхан явна гэдэг бас л багш хүний Гоё шүү, бас. бахархал шүү те. Одоо бид нар юугаар авахгүй шавнаар хараад авчихсан шүү дээ. Тийм. Тий. Одоо энэ шавнаар маань ингээ сайхан явж тэрүүгээр одоо бахарх нь одоо хүнд ярьсан ч гэсэн одоо миний тэр шавда тгийж явж штт. Энэ өнгөрдөг нөгөө их хурлын сонгуулиар манай өвгний ангийн нэг хөөхт их хурлд нэрэн дэвчсэн байхгүй юу? Тэгсэн энэ манай өвгөн тэгж өөрөө нэрэн дэвчсэн юм шиг хөөрөл зүгээр амар. Хөрчсөн. Дэвшээ тэгээд Тэгээд бас эндээс гарч хөдөөний байгаа бөгөөд бас тэгээд яах вэ тэгээд дэвшин дэвшин гэж гэдэг бас чинь бас учралтай тэгээд Өөрөө нэр дэвссэн юм шиг. өөрөө нэр дэвшсэн юм шиг л өөрөө байгаа. их хурлд нэрдэссэн юм шиг л сэтгэл нь хөдөлчихсэн манай өвгний. За. Уулын цай гэдэг. Уулын цай. Хоолой тэгээ ерөөхдөө бол энэ плетэн дээр шиг галдараа хийдэг юм уу? Галдаараа хийнэ. Галдаар хийчихдэг нөө одоо н гал төлж явах тохиолдолд Энэ хавьд юм захилгаан ер нь хүчлийн юу н гайгүй юу ер нь? Гайгүй. Унж мунах уу гайгүй юу? нэг унахгүй. За. Энэ үед Яг бол одоо одоо тоглох зүгээр хэмж байгаа л санаатай юм болж байгаа юм баггүй тэр. Гал дээр хийж байгаа. Түүнээс ингээд хүлээтгэн дээр бол 100 болол ямар юм ингээ гал дээр хийж байгаа. Одоо гал төлж байгаа тохиолдолд л гал дээр хийж байгаа. Тийм дулаахан тий. Тий. Одоо нэг сумаар хоёр туулаа бууж ин гэсэн үг үстэй тий. Тий, тий. Хоолойч чинь дулаахан ч байж чинь. Тий. Тийм зэрэгтэй. За. Хоол чирэнд өгч байгаа болтой юм. хаал одоо болж байгаа хаа. Цагаан сарын бузаа хийсэн үү? Цагаан сарынхаа бан шуудыг кигийг үлгэж Кигийг та. үлээ. Тий ааж явах ш. Айж явах юм дээ. Ааж явах ш. Хүмүүсийн хэрэг үү цагаан сараар? Өө их юм. Их хэрнэ. Одоо банш бооза сайн бэлдээл тэгээд хоол бэлдэх юм ш цагаан сар чинь тэгээд. Одооноос залуучууд чинь арх ухаа байсан. Сайхан. Харин нэг үе бодвол одоо ширээн дээр байдаг. Тий. Одоо нэг шил ярих юм бол бараг цагаан сарын шинийн 2 3 гэхэд талдаа явж байдаг Тий. болцсон гэж шүү те. Тийм тэгж идэг. Одоо нэг бид мөтнийх нь бол нэг өрөмх татчих мэдэн дээ. Үүнээс тэгээд Залуудаа авахгүй байжгаад хожим уусан эсвэл залуудаас жоох уужгаад хожим уухаа болцсон энэ төр гээд та ер нь хүртэж явсан уу ер нь? хүртнэ. Би бол одоо тэгээд нэг 2 3 өрөмхөө бол хүрчлэх. Гүрчлэрх нь. Тэр нэг тийм битрүүлээд барай тийм бол байхгүй. Яг үедээ дийж гэдэг утгаар. Тийм ээ тийм. Тэгвэл хүн хэрдэг бол аваа их бууз аваа их юм бэлтгэн дээ. Өө тий. Тэгэл хоолошоо бэлтгэж чаал тэгэл сууж. Энэ нэг 70 гэж хороо мороо манай хөгшин л хийсэн. Энийг миний хөгшин л хийсэн гин. Та тэгээд ер нь хичээлээ зарч хичээл заагаад одоо өдөө 8-нд гараад өдийд орж ирж байгаа юм чинь. Тэр хооронд чинь нөгөө 3 сургуульд багшлаад цагаа зохицуулаад явчихсан. физик хичээлээ заагаад. Физик заагаад. Лугаатай байгаа юм чинь.
100-аатай. Зоотой сонирхолтой. Тэгээ сургууль мургуулд явахдаа бол ингээд сайхан автобусандаа суугаа явчихдаг юм байна. Заримдаа алхах нь. Алхах чинь. Эхний жилүүд бол би ерөөсө энэ соёл урлагийн их сургууль хүртэл алхачдаг байсан. Сууш руу юу? Эндээс үү? Эндээс Одоо энэ чинь бүр дарихийн ишээ ихлээр овоо алхах нэ. нэг 2 буудлага 3 ч буудлага газар байна л та. Буудал. Одоо энэ чинь буудлаасаа энэ дээшээ хэр холъё? Манай энэ чинь нэг километр гаруй л байгаа шүү дээ. Километр. Тусны буудлаасаа дээшээ өгсөд алхах Дээшээ километр. Тийм баха овоо дээшээ гэсэн. Энэ лүгээ явахаар арай зам дөтөлдөг байхгүй юу бас. Арай жахан зам дөтлөөл. Тэгээд алхаа сайхан сургуульд очиад сургууль дээр очиход л өглөө нэг юу биеийн дамир болчихж байгаа юм да. та тэгвэл гэрээ ажилд ер нь оролцдог уу? Гэрийн ажилд яах юм уу? Өөрийнхөө сонирхолтой ажлыг хийгээ явж байдаг юм байна шүү дээ. Тэгээд шатраа тоглоод Шатраа тоглоал. энэ түнэлээр зугаалах ч байх үү. Өглөө тэгээд одоо салхинд гарч байгаа юм да. Сансрын түнэл рүү. Сансрын түнэл рүү. Тэнд одоо олон хүмсүүд байна тэнд. За. Манай энэ юуныхан ч байна. Манай энэ хороо чинь одоо биеийн дамирын юу одоо ч хийж байгаа шүү. Орооны гэгчүүдийн ахмадуудын чөлөө зэрэг өнгөрүүлдэг танкинтай. За. Цаана одоо геронтологийн төв гэж мэдэх үү? За. Сайхан. Газар За. гэгчүүдийн эрүүл мэндийг гардаг. За. Тэнд бол гэгчүүд их үзүүлж ин дээ. Ер нь бараг Монголын хэмжээгээр манай нийслэлийн хэмжээгээр одоо энэ гэгчүүдийг анхаардаг мундаг газар байна. Чум манай дүүрэгтэл байгаа. Бус дүүргүүд тус байдаг л үү? Тэгээ түнэл дээр хүмүүстэй уулзна. Хүмүүстэй уулзна. Гэгчүүд байна. Тэнд наглаа багаараа явна. Багаараа явна. 5-6 удаа одоо ингэж явна. За. Тэгээ бүр цаашаа цэцэрлэг түрээлээ орно. За энд. Тэгээд ирчээ. Манай өгшин хаяа явдаг л. Та бол байнга. Би бол байнга яв. Бараг. Яа ч хөгжүүлээд юу ярих юм бэ та нар одоо ер нь ярианы сэдв. Гэгчүүд бол ярианы сэдв ерөөсөө Улс төржөөг шүү дээ. өргөн дэлгэр баг. Улс төрмөр ярина тэгээд ойр зуурын юм тэгээд энэ тэнд одоо дэлхийн сүнх боллоо гэж чинь одоо жинхэнэ тэнд чи яриа өрнө шүү дээ. Сүнх юм уу юу гэж чинь. Тэгээд тэндээс ухаан уралдуулаад тэгээд тэр одоо биеийн эрүүл мэндэнд тийм сайн байна. Одоо энэ сүүлийн үед гарч байгаа энэ лилгний юм энэ чинь бид нар чинь мэдчихсэн байна. Бүгд төрөл бүрийн мэргэжлийн улсууд байна л та. Тийм хөгжчүүд байна бай. стасрх юм. За хоолоо идцгээе. Та хоолоо идэж. Халуун дээр нэг. Дараагийн дугаар танаад. Ерөөсөө танаад. Танаа бууз бол бярта бууз байна. Өөх тос мосон. Та бүр таврын тосыг бүр ингэж яагаад хийж идэх юм? Тосон дөө. Тий. Өөхгүй л одоо бол хоол идэж чадахгүй. Баг зэрэг иднэ. Өөх бол баг зэрэг идэ. Гэтэ алтаймаа хамтдаа гэж ярьдаг шүү дээ. Одоо алтаймаа урамлдаа. Ер нь идэж шуушаа бол алтайгаас нутгаас авчих. Тийм нутгаас тэгэл ах дүүсээс шавнараасаа тэгэл дэнэс. Чум. За энэ хар данс байна уу? Ер нь юу тэмдэглэдэг? Энэ дээр одоо тэгээд янз бүрийн юмнууд л байгаа энэ. Тэгээд одоо хаанда цогцсон настай хөгшчүүдийн ярьсан яриа гээл байна. Энэ одоо энэ анх гэлээд хулан барьж исэн хүн одоо цогцсон амьдэрч байгаа хулан байдаг газар очиж одоо хулан анх барьж исэн тийм яриа. Та тэг өөрөө тэмдэглээд авчдаг юм уу? Тэмдэглээд авцсан одоо яг хөөхтүүд юм уу тэгээд одоо янз бүрийн улсууд сонирхуулж ярихад л бол энэ таны бичиг бол өстэй жирийгээд өстэй янз юм байна да. Сонирхолтой юмнууд байна л да. Хүмсүүдийн дээр байгаа. Энэ дээр бол тэгээд нэлээ олон хөгшчүүдийн яриаг ингээд тэмдэглэсэн юм. Энэ тэгэл залуучууд сонирхуулаад ярил завтай жилүүтэй хүнд бол энэ ярих юмнууд дээр байна л да.
За. Та бас тэмдэглэж аваад Тэмдэглэж аваад түнэл мүнэл дээр очихоор бас ярьж өгдөг юм байгаас тэг өгчүүлдэ бас. Түнэл дээр очихоор заримд нь бол ярьж болно ш. Сонирхолтой энэ говь нутгийн тухай, цагтын тухай л одоо олон ярина дээ. Төгрөгийнхаа тухай. Нутаг уул ус тэгэл тэр ургамал амьтдын тухай гол одоо юмуд ирж байна. За. Жогон сахилахгүй. За бүр шууд хэлэхэд муу сурдаг. Ер нь нэг чих халууцуулаад хонхуяад яваад идэх хүүхдүүд хожим том болсон хойно их мундаг бизнесмен энэ төр болцсон. Тэгдэг. Явж идэг ер нь тийм тохиол их байдгүй юу? Байна. Хүүхд тогтоох салахгүйсэн хүүхд. Ерөөсөө юу? Хөдөлгөөнд байсан хүүхдүүд л бол сайхан амьдарч байгаа ус зөндөө. Ер нь хөдөлгөөн бол хүний одоо оршин тогтнох юм бас нэг гол үндэс байна л да. Тэр одоо заавал нэг математикт одоо Мундаг байсан хүүхд бас биш бай. Мундаг байсан хүүхдүүд ч мундаг амьдарч байгаа улсууд сайхан байна бас. Тийм улсууд зөндөл байна. Гэхдээ тэр математик ч юм уу хандаа гэлүүлж исэн хүүхдүүд сайхан амьдарч байгаа улсууд зөндөө. Бид нар бол амьдралын харах ухаан их суусан. Тэгэл тэр одоо нэг ухаан суух нас нь болоод ирэхээр бас гүнзгийдэл бол тэгэл ажил амьдралын туршлага суугаал. Ер нь тэгээ хүний амьдралыг бол тийм бол нэг тааж баршгүй л дээ. Өөр нэг урьдчилаа чи математик сурахгүй. Чи бол одоо Тэгэхээр чи одоо ерөөсөө л энэ насаараа ерөөсөө ингээд нэгээрээ л явна гэсэн ойлголт байхгүй. Муу явна гэсэн ойлголт байхгүй шүү дээ. Тий. Чи математик сурахгүй гэжсэн хүнийг хүн бол өөрөө оролдох юм бол сурна. Би нэг ерөөсөө за ямар ч байсан нэг жил суугаад оролдоод үзэх юм бол сурахгүй хүн гэж байхгүй. Ямар ч юм хүн сурна. Гагцгүй оролдлого чармайлт. Зүтгэл тэр нэг тухайн үеийн авьяасан тодорхой байдал тэр болгоныг бол бас хүн болгоны авьяасыг сайн тодруулж мэдж чадахгүй л байгаа шүү. Тий. Гэтэ яг бай том болоод мундаг болно. Чи одоо хүүхд байгаа дээрээ сахилахгүй бай гэсэн үг ерөөсөө биш шүү дээ. Ер нь бол тий. Гэтэл нэг энэ ерөөсөө нэг юм төрөлхийн сахилахгүй нэг хонх үйдэг хүүхдүүд байдаг ш нэг ангид. Тийм хүүхдүүд л тэгээд амьдралдаар бол ирсэн. За. Хүний амьдрал юу гэлээ та түрүү хэлжсэн? Юуны хувьд хүний амьдрал бол синус мөрөөр синус ойдын хуулиар явж байгаа ер нь. ямар хуулиар? Синус гэдэг нь За. синус гэдэг нь одоо нэг тийм мөрий байна л та. За. Синус ойд. Ийм мөр. Тэгээд тэр яг хөө нэгдлийн одоо энэ хавтхаахаа дээдлийн сайн гэдэг үзэх юм бол доотлих нь мууч гэдэг юм нэг эсрэг хоёр тал байна шүү. Ер нь амьдралдаар бол тийм байна. Сайн муу хоёр заавал илчиж. Хүнд ч гэсэн нэг сайн юм хийж байгаа хүн ч гэсэн алдаа гаргана. Алдаатай байгаа хүн ч сайн юм байна. Алдаан дотроос сайн юм гаргаж авч болно. Сайн муу хоёр ээлжлээд яв. Би бол тэгж л бодож байгаа юм тэгээд. Тэгээ энэ чи синус мөр ингээд орой дээр нь очихдаа энэ оройн цэг нь хамгийн сайн байна гэж үзэхэд нөгөө талдаа бас алдаа гаргасны бас нэг туйл байж л байгаа шүү дээ. Тэгээд энэ хоёрт. Тэгээд энд одоо тийм мөрийг бай. Хүний амьдралд бол яг сайн хүн гээл би ч гэсэн алдаа хийн шүү дээ. Хүүхдүүдтэй хичээл зааж явах үедээ одоо зөндөө олон алдаанууд хийцэн л байна. Тэгээд тэрнийг бол яг үгүй би энэ дээр алдлаа даа гэж бодоод өнгөрийн зарим нь тэгэл тэр тухайн үедээ хүүхдүүд одоо ингээд хүүхдүүдээ нэг гомдоцсон байсан тийм юмнууд зөндөл. Нөгөө талдаа бол баярлуулсан юмнууд зөндөл. Сайн. За. Одоо хотын хүүхдүүд л тэгээд ер нь хөдөөний хүүхдүүдээс ялгарх ялгаа бол зөндөө байна. Хөдөөнийх нь ч гэсэн бас хотынхоноос арай ялгарх сайн муу талууд зөндөө л байдаг. Тийм ээ. Тэр болгоныг бол тэгэл яриад өгвөл нэлээд дуртай яриа болно л доо. Та хоёр маань тэгээд хэдэн цагт амардгийг? Би бол одоо 9 цагт л унтдаг хүн шүү дээ. 4-5-2 хооронд л болсон. За.
Тэгээд ерөөхдөө байж байгаа л тэгэл түнэл дээр очиж хүмүүстэйгээ уулзчаад. тийм дөрөв Мэдээлэл солилцож аваад. Мэдээлэл солилцож аваад тэгээд нэг 9 сар угаад буцаж ирээл. Гिचээлтэй үе чинь тэгээд ерөөсөө юу 4 5 6 гээд юугаа сонсоод, радиогоо сонсоод 6-аас сонсоод тэгээд 7 хот гараа авчих. Энэ гөгш юу олддог гөгшнөө энэ юу юм? Энэ шороо мороо гэдэг ингээд засч хахад энэ хүн ерөөсөө түнэл хичээл загаал явж байдаг байх нь биш. За та хоёр бүр 10 өнгөрцөн байна. Одоо унтаж амръя. За тэгээд дөө. Энд ингээд бас ингээд агааржуулагч хийчихээр ингээд цам цохгүй юм байна. Тийм үү ер нь? Тааш ингээд энд уур савсахаар өөдгөө уг нь энийг хийгээгүй байж хат энэ эргэн тойр ингээд цамтцсан байсан. Тийм байх гэж байна. Одоо энд хоол хийвэл уур дэшээ зохиод. Дэшээ гараад дэшээгээ дээтэл шууд өөр юу утаа гарч байгаа юм шиг л уур савсч идэм байх ч гадаа нь гараа тарахаа нуур нь гацж гараад. Гэтэ ер нь одоо ингээд ойр арчуугийнхаа хүмүүс ингээд харахад одоо бид нар чинь ингээд Улаанбаатартаа ингээд бөөндөл цуг амьдарч штэ ер нь бол. Тэгээ одоо юу гэдэг нэг гэрт ингээд бөөндөө амьдарч ин гэвэл хүн бүрэл дор дороо бас нэг хичээл зүтгэлтэй байхгүй бол за би намайг хин л юу харав гэж гээл ер нь бол зүгээр одоо дугуй явхаа амьдрал хэцүү байдаг бах. Дугуй энэ төр шатаагаал биний үр сонсор пөөцөрч шатаачсан юм билээ шүү дээ. Ер нь бол ингээд энэ тэнд хайсан гутлуудыг цуглуулаад тэгэл аваа шатаачдаг. Тэгэл тэнд чинь бас нэлэх хүүхдүүд өөрийн ч хүүхд манай ч хүүхд таны ч хүүхд одоо ингээд бүгд тэр утаагаар амьсгалаад идэг үгэн дор дороо л уг нь хичээвэл уг нь тий уг нь. Тийм шүү дээ. Уг нь тэгмээ. Одоо төлж үлхээ өсгөл. Болдгүй юм байх та түүнээс үш тэр одоо тэр дугуй шатааж юу хөө бас эн чинь зөвхөн өөрийнхөө төлөөл тэрнийг хийж ин дөө. Өнөөдөр дулаан энэ хүнд 100-ыг тойрол дулаан соёл гэж утснаас биш цаана хор уршиг нь ойлгоогүй хүн л тийм үйл ажиллагаа явуулж байгаа юм л тий. Хэцүү юм да. Уг нь бүгдээрээ л цуг уг нь амьдарч нэг л агаараар амьсгалж ин да. Уг нь бол тэр нэг ойлгохгүй л байгаа байхгүй бас зарим хүн тий. Ойлгохгүй байгаа учраас л тэр бол их хэцүү байлээ өстө тэр. та тийм ойролч хүмүүст ер нь зүгээр одоо ингээл үнэхээр харавтаа суунаглуулаад ингээл төлөөд байхлаар бас одоо болоочтой энэ төр гэж хэлдэггүй ер нь одоо за одоо тэр үний хашааны амьдрал гэдэг ер нь бас ороод хэлэх нь ч бас хэцүү юм да тийм. Тийм л юм. Гэхдээ манайх энэ ойролцонд бол тийм гайгүй л дээ. Энэ талын айл зайлал амьдрал хэцүүтэй. Тэгэл одоо сая надлан өнгөрдөг жил эхнэр нь нас орлоо. Амьдралынхаа жоохон тархантай айл байдаг. Тэгээд тэдний хаяа тийм харавтаа гаргаж ил байдаг. Авгааг нь байхад би бол бас арай ч жоохон ойр дотн танах одоо юу төлөөд байна гэхээр төлөө төлж байгаа гэдэг юм л байлээ. Тэгэл нэг тиймэрхүү юм л одоо ноёр нүхээс ус тэгээ нэг хоол явж тийм яриа өсгөв. Тийм. Тий. Гэтэл дор дороо хичээцгээвэл те. Та хоёр шиг маань ингээл агаар шүүгч тавиад л уг нь боломжоороо. Тэгэл зөв ингээд түлээд ивэл уг нь гайгүй л юм те. Тэгэхгүй одоо бүгдийн цахилгаан зүгтээ болгохтой биш те ямар одоо яалтаа ч үлээ те одоо нэрээ. За. За дүүн хаагур унтах уу? За би хаа унт гэсэн газар л унтъя. энийг би тэрний хийж байгаа даа. За. Тэгээд Энийг хоёул өргөх үү? энэ орой тэнэлгээд Аа. за энийг үгүй тэгээд янзнаа. За. Ингээд энэ. Обаа. Хожин дэгнүүд айл болгоны сондог диван байсан те. Тас гал татаал. Унтцгаачдаг. Одоо ч тэгээд ормор бөөд энэ төр сайхан болж тээ. Сайхан болсон. Маргааш өглөө та тэгээд түнэл рүү явах юм уу? Үгүй. Одоо бол явахгүй шүү. Зүгээр зунд л явчих. Аа за. Дэлгэр цагтсан. Аа. Одоо энэ хүүтэн цагт бол тэгж явахгүй. Хоёр нь байнга ингээд гэртээ малгайдаг байдаг юм. Малгай авал одоо үсэх голцсон. Аа за. Мохоо зэт. Юу мохоо байгаа юм? Сайхан биш шүү дээ. Тийм хөө. Одоо хүүхдүүд хичээл зааж өгөхгүй юм чинь ингээ. Усаа тархи амраагаа сайхан. Одоо ингээ үсэх. Уг нь урт усвол ихийн нэр өгдөг гэсэн шүү. Тийм үү? Нэг тийм бичсэн. Жамсангаа нэг ийм одоо жишээ байдгүй. Би одоо мэдэхгүй ээжээж одоо юм асуужаач магадгүй. Зүгээр та ингээд зүгээр үнэхээр ингээд бодоод бодож чадаагүй тоо гэж байдгүй юм.
Байлгүй зөндөө ш. Зөндөө юу? Одоо ч оролдоод дийлдэг юм байдаг. Тийм одоо ч оролдоод дийлэхгүй юм байлгүй. Зөндөө. Яг хөө зүгээр нэг би бол ямар бодох уу зүгээр нэг дунд сургуулийн хэмжээний тийм хүүхдүүдийн нэг конкурсанд ирдэг хэмжээний юм л бод. Түүнээс одоо амьдралдаар шийдэгдээгүй тийм асар их олон бодлогод байгаа шүү дээ. Тэр бол зөндөө бол. Ийм бодлого бодох юм бол кичнээ доллар өгнө барин ч гэнэ тийм юмнууд байдаг юм байна. Аа зөв. Санда тэгэл тэрнийг Та тэгээ оролдож үзв үү бас? Зөв тэрнийг бол тэр мэдээж тийм амархан бодогдохоор юм тавьчихсан. Тоо гэж одоо байгалийн мундаг шинжлэх ухаан даа. За тэгвэл маргааш өглөө 4-5-ын хооронд босох юм уу? Тэгээд одоо тэгээ юугаа унтраа сайн чамаас юм асуу гэсэн. За тэгэл унтаж амрыг да. Маргааш өглөө тэгвэл эртгэн. Маргааш өглөө тэгэл босоод яачих. Тэгээ. За. 우리 슈디 짙게 신행 울에 할증 땡길 신행 울에 셀니 암사 신행 우로 болгон dandashin шинийха юрдийн өглөө шинийхи хүрмийн өглөө шинийхээ үслийн өглөө шиний ачрахын өглөө нарны алтан затрал шинхээ навчин усан шүдэр шинхээ маснути бодоо За сайхан амарсан уу? Сайхан мөн. Сайхан. Улаанбаатар цай харагдаж байна да. Харагдахгүй байгаа хүмүүс хөө. Ер нь утаагүй үед бол сайхан харагдана л та. Утаа яхан. Аа. За. Уг нь бол зам мууны уйлралд бол ингээд сайхан босоод ингээд харахад бол хот мотолстой гэлтгэнээ сайхан харагдана. Сайхан харагдана. Тунгалаг сайхан харагдана. Тунгалаг сайхан харагдана. Довтаатай үед бол ингээд фашн барилгууд нь үрцгэр айл малууд харагдахгүй байна. Тий. Гэхдээ галаа төлөхгүй гэдэг яхав дээ тийм үстэй энэ чинь гэртээ гараад байлтай ш. Энэ байшингаа 5 жилийн өмнө хүүхдүүд барьж өгсөн. Гэхдээ энэ байшингийн дулаалга энэ чинь их чухал юм шиг байлаа шүү дээ бас юу. Тий. Баашингийн дулаалга нь бол одоо тэгэхгүй дулаан алдаад байвал их л төлнө гэсэн үг Харин тийм. Өглөө үлрэлсэн өглөө босоод хот руу гарахад гэлтгэндэг бол сайхнаа. харин тий. Харин станер харин. Одоо энэ бол зайсан. Хоёр дахь зайсан толгой болно гэж байгаа. А энд юм уу? Энэ ч одоо тэр харагдчих. Оо за. Одоо манай энэ орчмыг бол их сайхан товчулж янзлаа. Тэргээр наатлаар нь одоо мод тариад. Тэгээ одоо тэрний орой дээр тэр хаваар одоо гарах юм бол их сайхан товчулт зарчим байгаа байсан. За. Одоо нөгөө талаас энэ талаас юу гарч байгаа. Зам гарч. Оо за. Бүр зам тавиа шаттай сайхан замтай. Тийм учраас. Тэгвэл одоо зайсан руу хүмүүс гарч салхилдаг бол та удахгүй нь хоёр дахь зайсан болохоор энэ ч одоо та бас энэ үед гарч салхилна. зайсангийн баячууд болох нь вэ шүү дээ. Үгүй одоо тэгэн л үү? Тэгэн л үү. За гэхдээ энэ айлууд одоо танах шиг юм сайжруулсан одоо ийм 100 мөнх хэрэгжилж байгаа юу? Эсвэл хуучны 100 мөнх байгаа юу? Ой хинхэн хэрэгжилж байгаа хэрнэ. Тэгээд тэр нэг 100 мөнх бас зармааргүй байна тий. Аваачаа зарчмааргүй байна. Тэгэл хуучин 100 тавиал агаараар бохираагаар явсгалаа. Өөр өөрсдөө дор тэр бол одоо тэр хов хүний бичээ зүтгэлтэй бол батаас одоо шүү дээ. Тийм бах Хов хүний юунаас шүү дээ.
Ер нь ихэнхний юм зохтой бах. Гайл бүх айлаараа дорж үзэж ирэх биш. Ер нь зох байх. Одоо ер нь энэ хавьч ингээд утаа галж байгаа ирж байгаа. Энэ зохны утаа баг гарч шít. Энэ ингээд ийм шүү. Утаа баг гаргадаг зохны хувьд бол Улаанбаатар сангаас авсан. Зох байгаа. Манай энэ зох бол тэгээ. Улаанбаатар цэвэр агаар гэдэг. Цэвэр агаарсан. Өвгнэр нэлдээ Улаанбаатар Улаанбаатар цэвэр агаарсан. сангийн 100. Тий. Тийм саман байдаг юм уу? Тийм. Зүгээр шууд ингээл гудамж одоо юу нэгдсэн газар зарж идэг юм уу энэ чи одоо? Тийм сангуудаас олгодог. Тэгээд энэ утааг багасгахын тулд олгож байгаа тийм. Тусгай сан байна. Улаанбаатар. Тий. Улаанбаатар Улаанбаатар цэвэр агаар төслийн зох. өө сайхан л ихтэй юм те. Улаанбаатар маань цэвэр агаарт олж сайхнаа. Сайхан болно л тоо. Одоо ер нь тэгээд та хоёр маань одоо ер нь тэгээд нутаг руугаа ер нь явна да. Ер нь нутагтаа ер нь бас ингээд байна гэж бодд юм уу? Эсвэл одоо энэ хотод л одоо ингээд өр хөвгтэй ач зээг хараад ер нь ингээд хоттой л үлд хотын хүн болол энэ суурших бодолтой байна уу ер нь? Гэхдээ тэгэл тодорхой төлөвлөсөн юм гэж хавал ингээл ер нь өнөө маргааш өнгөрөөгөөс очиж. Хөнөө маргааш өнгөрөөгөө лөө. Тэгээл ич. За орж цайгаа уучаад тэгээд дүүн мордъё доо. За тэгдээг юм. Уулын цайгаа уугаад. За. Тий. Дараагийн дугаар танаад. Ерөөсөө танаад. Яа. За өнөөдөр яг юу хийж өнгөрөх чинь та хоёр маань? Зүгээр суuna гэж байх ш та хоёр чинь одоо. За өнөөдрийн өглөөний хувьд бол ингээл өглөө босоод бас жаахан биеийн жилээ гаргах тийм дасгал хийдэг байсан залуутай болов. За. Амсовын дасгал гэж. Их нэг удаа хийхдээ дасгалыг олон давч хийдэг тийм дасгал байдаг. Оо за. Ааха. Одоо тэрнийг бол их олон жил хийсэн дээ би. Та хоёр маань одоо хэдэн жил танилж байгаа юм бэ? 73 оноос хойш. 73 оноос хойш гэхлээр Одоо 40 44 жил. 44 жил. За. Гэхдээ анх гэр бүл болоход хоёулангийн аав ээж нар бол говь алтадаа л байжсэн байх нь шүү дээ. Тий. Одоо энэ бит хоёрын айл болсон гэр бол гадаа юм л та. Энэ дооргоо Гэрийн доройгоо гэр бол ингээл байж идэг. Оо за. Одоо 40 хэдэн жил болсон би. Гэр сууц бол ер нь хаан суудсан байх шүү. хаан сууц. Тий. Аа. Гэргүүгээр одоо Монгол хүнийг төсөөлөх арга байхгүй. Аа. Тийм баха тийм ээ. Тий. Ер нь сэрүүн дулаан сайхан шүү. Сайхан. Ер нь тэгэл цагаагаар солилцоо агаараа солилцоо сайтай тий. Тий. За. Тэр Вашингтон барайл дөнгөж нотлон орлоо л доо. Аа. Тэгсэн чи өвгөн нэг хэсэгтээ энүүндээ тасдгоо. Гэртээ орж баймаар байна гэд. Тэгээ энэ угаасаа орчин нь энэ Вашингтон байх зорилттой ч бас болохгүй байгаа байхгүй. Энд чагаар юу утаа оньяртай тэгэл энэ гэрийн бүрээс тестгүү бардгүйгээс өсөөлөл хааштай л энэ Вашингтон барих шаардлагатай болоод бид тэр хэдэн хүүхдүүдтэйгээ нийлээл ингээд энэ Вашингтон барьсан байхгүй юу. Тэгэл одоо нотлон барьчаад нотлон үйлдсэн. Тэгээ энэ жил бас үйлчлээ. Тэгээд энэнийг яагаад одоо гад талын өнгөлөхгүй байх гэсэн чи көмсөд ингэж байгаа байхгүй. Энэ сайн сууж дуусахаар нь өнгөлөхөр суултын сайн гүцээж байгаа өнгөлөхөр бүх бат болдог гэж хэлсэн байхгүй. Тийм учраас нэг жил өнжөөд одоо энэ 100 одоо дулаалга гадна талынхаа давхарлагад өрлөгөө хийх юм байна. За. Тийм зорилт. Тийм байшин бол гадна энэ дулаалга сайн байвал бас Тий. дулаанаа алдахгүй юм да тий. Тий одоо энэний гадуур одоо дулаалга хийсэн энэс илүү дулаан болох байх. Тийм аа би гайхаадсан. Намжаагч ч бас ингээд байшингаа ингээд байлгаад байх хүн биш те. Ерөнхий менежер. Тэг ерөнхий менежер ингээд байлгаад байх хүн биш те гэсэн бас учиртай юм байна энэ чинь. Тий энэ харин тэгээ тийм зорилттой. Тэгээ нэг тоосоо авчиад нотлон зам болохоор арай ч нэг суултанд гүцээгүү гэж хүмүүсүүд тэгсэн бас мэддэг чаддаг усудаас асуусан л да. Тэгэхээр тэгж байгаа арай суултанд гүцээгүү нэг бас нэг жил болоод эх жил өрхөд болол бүр сайн болно. Суултанд гүцэхээр нь ингээд дулаалгын гадна талын өрлөгийг хийдэг гэж хүмүүсүүд зааварчлаа гэсэн. За тэгвэл цайгаа уучаад одоо дүүн ингээд мордъё доо. За тэгдэг юм. Тий. Та намайг цайгаа ууцгаа тий. Энэ борцог үстэй та нэг өөр хайрсан борцог юм уу? Тэгсэн.
Ямар ч гэрийн борцыг дагуулахгүй борцыг энэ. За минь манай Дэлгүүрийн борцыг Манай Тийшээ зээ сууж ямар байгаа. санд ээж дэлгүүрийн борцог аваад өгөх нь би тэр дэлгүүрийн борцог гэдэггүй таны борцог гэдэгтэй шүү дээ. үгүй харин тийм энэ яа. Манай жоохон зээ тэгсэн л дээ. Тийм стогой борцыг энэ. То яах вэ тэгэл ийм борцог манайхан ч бол аль дээрээс л хөдөө байжс учраас борцгол гэж идчихсэн. Тэгэл борцгол гэж идчих. Одоо энд ч гэсэн нөгөө талах малах тэгэл бурлан боомоо ингээл аваад идэхээр нэгсээ хоолшихгүй юм да. Тэгэл нэг хоолшихгүй байгаа ч юм шиг царай гараад тэгэл борцгол байхгүй бол нэг хөвгтөт чинь нэг жаахан дутагдaltaй ч юм шиг тийм санагдаад тэгээд байдаг. Нүндээ сурсан учраас Стогой борцыг өстө атгаад аваад гачмаар л борцог байна. За. За та уулын хоёр цаа удаа хүнд цай бэлгэлнэ. Дүүнээс яаж гар хавс ирэх вэ? Танаа гэдэг цай. Танаа тоныгийн танаа гэдэг цай. За баруун энд баруун гараар өгөхгүй бол. Энэ Boss Apex-ийн оруулж ирдэг цай гэсэн. Энэ кофе. За. Уулын цай авдаг хоёртой бас ингээ цай бэлгэл. Чихүү аймтаа орж ирэхэд бас амар юм да. Эдэний дээж тий. Тий. Дараагийн дугаар танаад. Ерөөсөө танаад. За хоносонд баярлаа. За баяртай. Устдаа наслаарай. За баярлаа. Тэгээд амжилттай сайжлаарай. За баярлаа. Хоёрын хажууд ч одоо хийдэг ажлын хэлхэмж хичмээр дээ. Та хоёр шиг зүгээр сууж чаддгүй юм хүмүүс. Гайхалтай аюултай юм аа нэрээ. За. Оо яасан гоё. Борцог. Ааруул. Тий. За баярлаа. Салхин аргагүй борцог. Ямар ч дэлгүүрийн борцог нас. Дагуулхын аргагүй тийм сайхан борцог. За баярлаа. Устдаа наслаарай. Бие бодцоогоорой. Хамаагүй бас өвлөө далхаад иж болохгүй шүү ах минь. Тий. Бас бие инхнүүлнэ шүү дээ шүү. Илтэргатай тий. Тэгэхгүй тэгэл ил мундаг гэдээ алхаад иж болохгүй шүү дээ түнэл рүүгээ. За баярлаа. За баяртай.